2017 он хүртэл Сөүл хотын иргэд айдас гэдэг зүйлийг өдөр тутмын амьдралдаа бараг мэдэрдэггүй байлаа. Хүүхдүүд өглөө сургуульдаа ганцаар явж ирэхэд нь хинж гайхахгүй. Оройн 11 цагт эмэгтэй хүн ганцаараа автобуснаас буугаад гэрлүүгээ алхах нь хэвээ. Камер хасаагүй, цагдаа ойрхон хөршүүд дуу чимээгүй. Энд гинт хэрэг болдоггүй гэдэг өгүүлбэр бол өөрийгөө тайвшруулах үг биш, харин бодит итгэл байсан. Сөүл бол аюулгүй хот гэдэг ойлголт ингэж бий болсон юм. Хот аюулгүй байна гэдэг нь хүмүүс бие биенээ хардахгүй гэсэн үг. Хардахгүй байна гэдэг нь асуулт асуухгүй байна гэсэн үг. Яг энэ цаг дээр Сөүл хот 2017 онд хамгийн эмзэг байдалтай орсон юм. Тэр үед олон нийтийн танил нэг дүр байлаа. Олон хүн түүнийг жинхэнэ нэрээр нь биш, Моолоор дайдэ гэж мэддэг байсан. Солонгос нэрийг нь махчилж орчуулбал араа шүдэ алдсан өвчтөе охины асардаг аав гэсэн утгатай. Энэ нэрхтээ өвчтөе охиноо ганцаараа асарж, олон удаагийн эмчилгээ мис засалд оруулж, охиных нь шүд унаж, хоол идэвхэж хэцүү болсон тухай ярин нулимс унгаад суусан аавын дүр. Энэ бол Солонгосын нийгэмд хамгийн хүчтэй ажилтдаг дүрүүдийн нэг. Хүүхэд дээрээс нь өвчин мөн ганцаардсан аав. Асуулт асуух боломжгүй бүс. Харин энэ нэрийг И Он Хак гэдэг. Тэр 1982 онд төрсөн. Энд нэг зүйлийг эхнээс нь маш тодорхой болгож хэлэх хэрэгтэй. Хожим гарч ирэх бүх андуурал яг эндээс эхэлдэг. И Он Хак хохирогч охины эцэг биш. Хохирогч охин бол өөр айлын 14 настай дунд сургуулийн сурагч. Гэхдээ И Он Хак аль хэдийн эцэг гэсэн ойлголттой салшгүй холбогдсон хүн байв. Тиймээс тэр хаанч гарч ирсэн ямар ч хүүхдийн тухай ярьсан олон нийтийн нүдэнд автоматар эцэг хүн шиг харагддаг байсан. Энэ бол түүний хүчтэй хамгаалалт. Хожим мөрдөн шалгалтаар ил болсон баримтууд түүний амьдралын бодит логикийг харуулдаг. И Он Хакийн хувьд хүмүүс харилцааны субъект биш, харин ашиглах объект байсан. Түүний эхнэр Чой олон жилийн турш бие үнэлэхийг адвдуулж, олсон мөнгийг нь И Он Хак өөрөө хянаж, эдийн засгийн дарамтаар барьж байсан нь шүүхийн баримтаар тогтоогдсон. Энэ бол гэр бүлийн маргаан биш, нэг удаагийн алдаач биш. Энэ бол давтамжтай ашиглалт байв. Сайн эцгийн дүртэй энэр олон жилийн турш эхнэрээ бусдад худалдан, дээрээс нь бичлэг болоод зургийг нь дарж зардаг байсан бозор үйлдэл нь аимшигт хэргийн дараа илэрсэн байдаг. Эндээс нэг хэв маяг тодорч эхэлдэг. Эхнэрийн бие бол орлого. Охины өвчин өрөвдөл тэгээд хандив. Өрөвдөл бол нийгмийн дархлаа. Ийм логик олон жил тасралтгүй ажилласан, хот аюулгүй байсан. Хүмүүс асуулт асуугаагүй. Харин И Он Хак энэ орчныг яаж ашиглахаа сайн мэддэг байжээ. 2017 оны 9 сарын 30-ны өдөр амралтын өдөр байлаа. Сөүл хотын нэгэн дунд сургуулийн 14 настай охин гэрээсээ найзтайгаа кино үзэхэр явна гэж гарсан. Энэ өгүүлбэрийг сонсоод эцэг их нь айгаагүй, учир нь хот аюулгүй. Охин нь найзтайгаа уулзах гэж байна. Энэ бол ямар ч аюулын дохой биш. Гэхдээ тэр найз гэдэг үг И Он Хакийн олон сарын өмнөөс бэлдсэн итгэлийн гүүр байлаа. И Он Хак өөрийн төрсөн охиныг ашигласан. Энэ цэг маш чухал. Хохирогч охин бол И Он Хакийн төрсөн охины ангийнх нь хүүхэд байж, манай охины найз хамт кино үзнэ гэдэг үгс бол эцэг эхчүүдийн хамгийн итгэдэг өгүүлбэрүүд. Харин энэ үйл явдал бол санамсаргүй тохиолдол биш, санаатай зохион байгуулалт байлаа. 14 настай хохирогч охин гэрээсээ гарахад И Он Хак машинтайгаа охиноо дагуулan ирсэн байв. Хохирогч охин машинд суусны дараа уух юмд нь унтуулдаг юм уулгасан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон. Охин эсэргүүцэх чадваргүй болж ухаан алдахад түүнийг өөрийн байрандаа авчирчээ. Ингээд И Он Хак тэнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Харин унтуулах юмын дооз их байсан тул охин дахиж сэрсэнгүй. Ингээд шууд нас барсан байна. Энэ мөч бол бүх зүйл буцааж болшгүй болсон агшин байв. Ийм үед ихэнх хүмүүс цагдаа эсвэл эмч дуудана. Гэхдээ И Он Хакийн хувьд өөр зам байлаа. Түүний өмнөх амьдралын туршлага нэг л зүйлийг зааж өгсөн. Дүрээ сайн барьж чадвал нийгэм чамайг хамгаална. Тиймээс тэр цагдаа дуудсангүй. Харин цогцыг уут чимдаан тийж машинаараа хотын захын уул эзгүй газар руу авч явсан. Буцаж ирэхдээ тэр аль хэдийн танил дүрдээ буюу Моолоор дайдыг санаа зовсон эцэг гисэн нийгмийн хамгаалтын дүрдээ иргэн орсон байлаа. Охины сураггүй алга болсон тухай анхны мэдээ тэр орой цагдаагийн төвд бүртгэгдсэн. Хичээлээ тараад найзтайгаа уулзахаар явсан орой болтол ирээгүй гэдэг өгүүлбэр Сөүл хотод төдийлөн онцгой сонсогддоггүй. Ийм дуудлага олон ирдэг, ихэнх нь маргааш өглөө өөрөө холбоо бариад дуусдаг. Гэхдээ энэ удаа шүн дундаас хойш холбоо тасарсан хэвээр байв.
Гар утсан унтарсан мессежинд хариу өгөөгүй, байршлын дохио алдагдсан. Харин ингээд хайгуулын горим идэвчв. Цагдаа нар хяналтын камеруудын бичлэгийг татаж, охины явсан гэж тамгалсан маршрут дээрх автобусны буудлууд дэлгүүрүүдийн камеруудын дүрсийг шалгаж эхэлсэн. Сургуулийнхаа найзуудтай ярилцлага хийж тэр өдөр хинтээ уулзахаар төлөвлөснийг лавлуу. Найзтайгаа кино үзнэ гэдэг өгүүлбэр дахин давтагдсан ч яг аль кино, яг аль найз гэдэг дээр тодорхой хариу олдсонгүй. Энэ тодорхойгүй байдал айцыг нэмэгдүүлж эхлэв. Ийм үед нийгмийн орон зайд нэг дүр аяанда гарч ирдэг. Хайгуул санаачлагтай оролцож, эцэг хүний сэтгэлээр эмзэглэл илэрхийлж, хэвлэлд тайлбар өгдөг хүн. Ион Хак энэ цагт яг л гарч ирсэн. Тэр алга болсон охины эцэг биш, хохирогчийн гэр бүлийн гишүүнч бас биш. Гэхдээ өмнөх имижин түүнийг асуултгүйгээр итгэж болох хүн болгож байлаа. Тэр хайгуулын багт нэгдэж сайн дурынхантай хамт явж, хүүхдийн аюулгүй байдлын төлөө өгсөн үгсийг давтан хэлж байсан. Тэр ямар үгсийг хэлж, ямар дүртэй харагдах вэ гэдгээ маш сайн төлөвлөсөн байлаа. Хэвлэл мэдээллээр тэр уйлан хайлан ярилцлага өгч байв. Харин телевиз болон сошиалоор түүний өмнөх түүхийг сануулж, өвчтөе охиноо ганцаараа асардаг аав гэдэг төрхийг харуулж байлаа. Ийм төрхийн цаана түүнээс асуулт асуух нь бүдүүлэг мэт санагдана. Яг одоо бол туслах цаг гэж хүмүүс боддог. Энэ бодол түүнийг нүднээс далд байлгасан. Гэвч мөрдөн шалгалт гэдэг сэтгэл хөдлөлөөр явдаггүй, баримт алхамаар цугларна. Охины гар утасны байршлын түүхийг сэргээхэд сүүлийн дохио нэгэн хэсэгт тогтсон байв. Тэндээс цааш хөдөлгөөн огцом тасарсан. Энэ нь ухаан алдсан эсвэл албадан тээвэрлэгдсэн байж болзошгүйг илтгэн. Дараа нь тэр хэсгийн камерын бичлэгүүдийг наривчлан шалгахад нэгэн автомашин тодорхой цагийн давтамжтайгаар орж гарсан нь анхаарал татв. Машины дугаар бүрэн харагдаагүй ч өнгө, загвар, хөдөлгөөний хэм маяг нь тодорхой байсан. Эндээс мөрдөгчд давхцал хайж эхэлсэн. Тэр автомашин өмнө нь хаана харагдсан бэ? Ямар хүмүүсийн эзэмшилд байдаг вэ? Камерын сүлжээг хотын өөр хэсгүүдтэй холбож хөдөлгөөний маршрут зурж эхлэхэд нэг нэр дахин гарч ирв. Энэхүү нэрийг анхаарахад хэн сэжиглээгүй. Учир нь энэ нэр олон нийтийн нүдэнд аюулгүй байсан. Харин удалгүй өөр нэг чухал баримт илэрсэн юм. Мессежийн түүх уулзалтын дов хэн байсныг шалгахад Ион Хакийн төрсөн охин оролцсон болох нь тодорхой болжээ. Энэ бол мөрдөн шалгалтын хамгийн хүнд мөчүүдийн нэг. Учир нь эндээс гэмт хэрэг ганц хүний үйлдэл биш, харин хохирогч охиныг өөрийн хүүхдээрээ уруу татсан зохион байгуулалт болох нь харагдаж эхлэв. Ингээд сайн эцэг Ион Хакийг баривчилж авсан байна. Байцаалтын эхний мөчөд тэр маш тайван байсан. Тэр өмнө нь хэвлэлд гарч сурсан, камерын өмнө ч уйлж сурсан хүн. Гэхдээ байцаалтын өрөө бол камерын студи биш. Энд асуултууд ээлж дараалан ирж, зөрчлүүдийг нэг нэгээр нь тулган тавьдаг. Түүний автомашины маршрут, камерын бичлэг, охины мессеж эдгээрийг зэрэгцүүлэн харуулхад түүний тайлбарууд богиносж эхэлсэн. Эцэст нь тэр хэрэгэ хүлээв. Хүлээсэн мэдүүлэг хамгийн аимшигтай нь гэмт хэргийн дараах сэтгэл зүй байлаа. Тэр цагдаа дуудалгүй, эмч дуудсангүй, харин өөрийгөө хамгаалахыг урьдчил болгосон. Цогцыг нууж дараа нь хайгуулд оролцсон. Энэ хоёр үйлдэл хоорондоо зөрчилдөхгүй, харин нэг логикийн хоёр тал байлаа. Тэр бол дүрээ барих. Ингээд Ион Хаки хэлснээр охины цогцыг олж чадсан юм. Дадлан шинжилгээгээр охины цогцсноос унтуулах юм илэрсэн ба мөн түүнийг хүчирхийлсэн нь тогтоогдожээ. Ион Хак анх хэрэгэ хүлээхдээ үүнийг санамсаргүй үйлдэл байсан, айсандаа түүнийг нуусан гэж мэдүүлсэн байдаг. Гэхдээ мөрдөн шалгалтын явцад гэр бүлийн доторх өөр нэгэн үнэн ил гарсан. Тэр эхнэр Чойг олон жилийн турш бие үнэлэхийг албадсан баримтууд гарч ирлээ. Энэ нь шууд энэ хэрэгт хамаарахгүй мэт харагдавч, прокуроруудын хувьд нэг зүйлийг нотолж байв. Ион Хак сайн хүний дүрийн ард нуугдсан аратан байсныг илрүүлсэн юм. Эхнэрийнхээ биеийг орлого болгон ашиглаж байсан хүн нийгмийн итгэлийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн нь санамсаргүй хэрэг биш байлаа. Шүүх хурал эхлэхэд олон нийтийн анхаарал дээд зэгтээ хүрсэн. Анхан шатны шүүх түүний үйлдэлийг онц харгас уйдчлан төлөвлөсөн гэж дүгнэж цаазаар авах ял оноосон. Танхимд нам гүмдөгцсөн. Гэхдээ энэ нь төгсгөл биш байлаа. Давж заалдах шатанд хууль зүйн бодит байдал улс орны практикийг харгалзан үзэж ялыг бүх насаар нь хорих болгон өөрчилсөн. Харин хамгийн маргаантай шийдвэр бол түүний төрсөн охины ял байв. Насанд хүрээгүй ч гэмт хэрэгт бодитоор оролцсон гэж үзэж түүнд 6 жилийн хорих ялыг оноосон. Нийгэм хоёр хуваагдсан. Зарим нь эцгийнхээ золиос болсон гэж үзсэн ч нөгөө хэсэг нь оролцсон бол хариуцлага хүлээнэ гэж үзэж байлаа. Мөн шүүхийн дүгнэлт тодорхой байлаа.
оролцоо бол оролцоо. Энэ хэрэг Сөүл хотын итгэлцлийг бүрэн өөрчилсөн юм. Аюулгүй байдал гэдэг нь зөвхөн камер цагдаа биш гэдгийг харуулсан. Аюул итгэлтэй дүрийн цаана нуугдж болдгийг, өрөвдөл гэдэг нь хамгаалалт болж хуурч чаддгийг ил болгосон. Хохирогч охины нэр хуулиасаар нууцлагдсан хэвээр үлдсэн ч түүний алдагдсан амьдрал хотын ой санамжинд сүүдэр шиг үлджээ. Шүүхийн шийдвэр гарснаар хэрэг дууссан мэт харагдсан ч үнэн дээр түүхийн хамгийн урт хэсэг тэр үеэс л эхэлсэн юм. Учир нь ийм хэрэг нэг хүний ялаар дуустдаггүй. Энэ нь хотын ой санамжинд эцэг эхчүүдийн айдаст, хэвлэл мэдээллийн хандлаганд, бүр хууль эрх зүйн системийн дотоод асуудлуудад удаан хугацаанд нөлөөлдөг. Шүүхийн танхимаас гарсны дараа эхний 7 хоногт Сөүл хот чимээгүй байлаа. Гэхдээ энэ нь тайван байдал биш. Харин итгэлээ алдсан чимээгүйтэл байсан юм. Хүүхдүүд сургууль руугаа ганцаараа явах нь багасж, эцэг эхчүүд автобусны буудал хүртэл дагалдаж эхэлсэн. Найзтайгаа уулзна гэдэг өгүүлбэр өмнөх шигээ энгийн сонсогдохоо болсон. Аль найз чинь бэ? Хиний хүүхэд вэ? Хиний эцэг вэ гэдэг асуулт автоматар дагалддаг болжээ. Хэвлэл мэдээлэл өөрсдийгөө эргэж харсан. Яагаад энэ хүн олон жилийн турш өрөвдөлтөй дүрээр хамгаалагдаж чадсан юм бэ? Яагаад уйлж буй кадр өвчтөй хүүхдийн зураг баримтаас илүү хүчтэй нөлөөсөн бэ? Зарим редакцууд ил тод уучлалт гуйсан. Бид хүний түүхийг хэтэрхий амархан романтик болгож гэсэн өгүүлбэрүүд гарч ирсэн. Гэхдээ энэ уучлалт аль хэдийн оройтсон байна. Хамгийн хүнд ачааллыг хохирогч охины гэр бүл үүрсэн юм. Хувь хүнний нууцлалын хүрээнд олон нийт тэдний нэрийг мэдэхгүй, царайг нь ч хараагүй. Гэхдээ тэдний амьдрал тэр өдрөөс хойш 2 хуваагдсан нь тодорхой. Өмнө нь ба дараа нь гэж ангилах юм. Өмнө нь аюулгүй хотод энгийн амьдрал байсан. Дараа нь бол асуултаар дөрвөн хоосон орон зай үлдсэн. Яагаад тэр өдөр явуулсан бэ? Яагаад илүү зүйл асуугаагүй вэ? Яагаад түүнд итгэсэн бэ? Эдгээр асуултанд хариу байгаагүй. Ион Хакийн төрсөн охины хувь заяж бас нийгмийн маргааны төвд үлдсэн. Зарим хүн түүнийг цэвэр хохирогч гэж үзжээ. Эцгийн дарамт орчны нөлөөнд авсан хүүхэд гэж харсан байв. Нөгөө хэсэг нь түүнийг бодиттой оролцогч уруу таталтын нэг хэсэг гэж харсан. Шүүх хууль зүйн хариуг өгсөн ч ёс суртахууны асуулт нээлттэй хэвээр үлджээ. Хүүхэд хизэнээс хариуцлага хүлээх вэ? Албадлага ба оролцоо хоёрын зааг хаана вэ? Энэ асуултанд нэг мөр хариулт байхгүй. Эхнэр Чойгийн тухай баримтууд ч олон хүний сэтгэлийг зовоосон. Биеэ үнэлэхийг албадуулж олон жил дуугүй амьдарсан нэгэн эмэгтэй түүх энэ хэрэгт хажуугийнх мэт харагдавч үнэндээ үндсэн шугамын нэг хэсэг байсан. Учир нь энэ гэр бүл дотоод хүчирхийлэл, ашиглалт, айдас аль хэдийн хэвийн зүйл болсон байсан юм. Ийм орчинд өссөн хүн гадаад ертөнцийг ч мөн адил ашиглах объект гэж харах нь санамсаргүй биш. Сөүл хотын удирдлагууд хүүхэд хамгааллын бодолгыг дахин шалгаж эхлэв. Хандив гуйгчдыг шалгах, хүүхэдтэй холбоотой түүхийг сурталчлахдаа баримтыг нэгтлэх шаардлага. Сайн дурын хайгуулын үеэр хин дуртай нь гол дүр болж болохгүй байх журамгээд олон асуудал хөндөгдсөн. Энэ нь нэг дор шийдэгдэх зүйл биш. Гэхдээ энэ хүү аимшигт хэрэг бодлого яригдах шалтгаан болсон. Хамгийн том өөрчлөлт бол хүмүүсийн дотоод ертөнц болсон юм. Өмнө нь өрөвдөх нь сайн зан гэж ойлгоддог байсан бол одоо өрөвдөхөөс өмнө асуух хэрэгтэй гэдгийг олон хүн ойлгож ирсэн. Асуух нь муу санаа биш, харин хамгаалалт гэдгийг. Итгэл гэдэг бол өгдөг зүйл биш, харин шалгаж байж бий болдог зүйл гэдгийг. Эцэст нь нэг асуулт үлддэг. Энэ хэрэг үнэхээр дууссан. Ялын тогтоол гарсан, шоронгийн хаалга хаагдсан. Гэхдээ хотын ой санамжинд хаалга хаагдаагүй. Аюулгүй хот гэдэг ойлголт одоо ч хүмүүсийн аманд байдаг ч түүний утга өөрчлөгдсөн. Одоо аюулгүй гэдэг нь юу ч болохгүй гэсэн үг биш. Харин болзошгүйг анзаарч чадна гэсэн үг болсон юм. Цагдаагаас хохирогч охины нэрийг нууцлсан байдаг. Тийм учраас хүмүүс охины нэрийг хизээж дуудаж чадахгүй. Гэхдээ түүний түүхийг дурсах нь нэг л зорилготой. Дахиж ийм итгэл буруу хүний гарт зэвсэг болохгүй байгаасаа гэж. Итгэл гэдэг бол сайхан зүйл. Гэхдээ сохор итгэл бол хамгийн аюултай хэлбэр юм. Шоронгийн хаалга хаагдсанаар Ион Хак нийгмийн амьдралаас бүр мөсөн тасарсан санагдсан ч хэрэг өөрөө тэнд дуусаагүй. Шорон бол хувь хүнийг тусгаарладаг орон зай боловч нийгмийн ой санамжийг тусгаарлаж чадахгүй. Моолер дайди гэдэг нэр нь удалгүй жирийн хочоос айдас анхааруулгын тэмдэг болон хувир. Хүмүүс энэ нэрийг дурдахдаа өрөвдөл гэж хэлэхэ болж итгэлээ шалгах гэж ойлгодог болсон. Шорон дөнгөрөөсөн эхний саруудад Ион Хак хэвлэл мэдээллээс бүрэн таслагдсан. Гэхдээ түүний тухай яриа гадна талд улам нэмэгдэв. Подкастууд баримтад нэвтрүүлгүүд, сонины задлангууд энэ хэргийг дахин сөхөж нэг л асуултыг өөрөөр өнцгөөс асууж байлаа. Яагаад ийм удаан хугацаанд хэрэг илрэлгүй явсан бэ? Энэ асуултын хариу нэг хүний залмихээр хязгаарлагдахгүй.
хотын соёл, хэвлэл мэдээллийн хандлага, сайн дурын хайгуулын эмх замбраагүй байдал. Энэ бүхэн нийлж байж боломж үүсгэсэн. Шорон доторх амьдралын талаар ил болсон мэдээлэлцэн. Гэхдээ шүүхийн баримтаас харахад Ион Хак өөрийгөө өрөвдөлтэй хүн гэсэн дүрээр шоронгийн орчинд ч хадгалахыг оролдсон нь анзаарагддаг. Байцаалтын дараах мэдүүлгүүдэд тэр хариуцлагыг хэсэгчлэн хүлээж байгаа мэт боловч гол ачааллыг нөхцөл байдал руу бас бусдыг ойлгосон төрлөө шийдвэрлэх хандлагатай байсан. Энэ нь түүний амьдралын турш барьж ирсэн нэг хэв маягтай давхцсан, өөрийгөө гол буруутан биш харин нөхцөл байдлын золиос мэт харагдуулах. Гэвч шүүхийн баримт нотолгоо энэ тайлбарыг үл хүлээн зөвшөөрсөн. Учир нь энэ хэрэг нэг удаагийн алдаа биш олон шаттай урьдчилан төлөвлөсөн хүмүүсийн итгэлээр суурилсан гэмт хэрэг байлаа. Нойрсуулах юм, худалдан авалт, уулзалтын зохион байгуулалт, охиноороо дамжуулсан итгэл олох арга, харин үүний дараах дүр хэсгэлт. Эдгээрийн аль нь санамсаргүй зүйл биш байлаа. Энэ үеэс эхлэн Солонгосын true crime соёлд нэг өөрчлөлт ажиглагдсан. Өмнө нь олон хэрэг алуурчин ямар хүн байсан бэ гэдэг дээр төвлөрдөг байсан бол энэ хэрэгээс